Даатгалгүй ирээд өөхий гэх юм бол эдний хайгуу төвхтэй. Яагаад гэвэл нөгөө цаг хугацаа чинь богинохон учраас та нарт зориулаад эндээс ч байж магадгүй тэндээс ч байж магадгүй гэж бодсон бүх шинжилгээгээ аваад тэгээд тэрний хариугаа хүлээж агаад за хэрвээ нөгөө хүүхдийн байдлаас хамаарат хүүхд хөнгөн хэлбэртэй байх юм бол эмнэлэгт хэвтгүүгээр авдаг. Хүүхэд хүнд хэлбэртэй байх юм бол эмнэлэгт 1-2 хоног хэвтүүлээд авдаг. Тэгээд тэр бол нэлээд их хэмжээний мөнгө болд юм билээ. Би бол тэгж үзээгүй учраас сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол дандаа ингээд нөгөө даатгалаас хямдруулаад эхний шинжилгээгээ аваад хариу 7-оос 10 хоног гардаг шинжилгээ байлаа гэхэд 10-аас 14 хоног 10-аас 14-өөс 21 хоног хүлээгдэх хариуг нь. Тэгээд тэр хооронд нь хүлээгдээд тэгэл дахиад тэр шинжилгээгээ дараагийн шинжилгээг ингээ аваад ингээ үргэлжлээд явсан. Тэгээд би энд нөгөө амьдарч байгаа учраас одоо тэгэж шинжилгээ өгөх бол боломжтой байсан. Богино хугацаагаар ирж байгаа хүмүүст бол тэр бол айгүй хүнд тусна. Тэгээд нөгөө тийм учраас тэгж хэрэгэл учруулахгүйгээд ерөөсөө 1-2 хоногт эмнэлэгт хэвтүүлээд тэгээд яадгүй гэхээр маш олон төрлийн шинжилгээ авчдаг. Ерөнхий шинжилгээнээс ихсүүлээд нарийн бүх шинжилгээнүүдийг авчдсан билээ. Тэгэхээр энд ирээд бол нэг шинжилгээ өгсөн манай таньдаг ээж маань байдیں۔ Тэгээд зав зайн болоог болтой. Би уул нь бас та нарт маань мэдээлэл өгөхөд хэрэгтэй. Хэд хоног хүлээгдсэн, хэдэн төгрөг болсыг нэг баримжаа гаргаж өгөөч гэсэн боловч одоо холбогдож хариу ирээгүй байна. Тэгэхээр ер нь бол ингээд одоо бактерийн эмчилгээ бол одоо ингээд жил тойроход бол 10 гаруй сая төгрөг болсон байгаа. Тэгэхээр нөгөө вон болсон сая төгрөг гинэ воноор штэ тий. Тэгээд тэндээс нөгөө даатгалаас хөнгөлөлт эдэлсэн ч байгаа. Даатгал бас хөнгөлдөггүй юмнууд нь дандаа эмчийн үзлэг байдаг. Тэгээд сар 2 сар тутамд эмчтэй заавал үзүүлдэг. Тэгээд эмч хүүхдээ харж иж имээ бичдэг. Тэгээ одоо би тэр ингээ короногийн ингээ дэгдэлтийн үе ингээ эмчилгээ байхгүй ингээ нэгэн тонг бүх оншоо хийлгсэн учраас ингээ нутаг буцах болж байна. Тэгээд ер нь бол 2 жилдээ бол Солонгос дахиж ирж чадахгүй учраас эмийн одоо ингээ манай улсад бол олдоц муутай. Тэгээд энэ олоход хэцүү. Баклапен байдаг ч гэсэн ингээ сүүлд өгсөн 2 юм бол олдохгүй хаа. Тийм учраас ингээ 1 жилээр ингээ үгүй ядаж 6 сараар бичиж өгөх боломжтой өгсөн. Хамгийн уртдаа 3 сараар өгөн. Тэгээд дараагийн удаа ингээд бид нар орчуулагчаараа дамжуулаад тэр нөгөө Монгол орчуулагчтай эмнэлэг багхгүй юу. Тэгээд Монгол орчуулагчаар ингээд дамжуулаад авах боломжтой юу гэсэн чинь одоо өвчтөн байхгүй тохиолдолд ийм өгөхгүйгээд. Тэгээ энэ нөгөө бидний ингээд сонгож ирсэн эмнэлэг маань ямар эмнэлэг вэ гэхээр манайс ингээд Гуанжоу хотын 2 том эмнэлэг байдаг. Тэгээ тэр 2 том эмнэлэг юуны эмнэлэг вэ гэхээр их сургуулийн эмнэлэг. Тэгэхээр ерөөсө Солонгос руу эмнэлэг рүү сонирхож байгаа хүмүүс ямар эмнэлэг сонирхох ёстой вэ гэхээр их сургуулийг түшгэлсэн эмнэлэг. Тэгэхээр их сургуулийг түшгэлсэн эмнэлгүүд хамгийн сайн байдаг, хамгийн нөөц ихтэй, боловсруучны чадал сайтай. Тэгээд нөгөө олон салбаруудтай байдаг. Жижиг эмнэлгүүд болохоор хүүхдийн мэдрэлийн тасаг байхгүй, хүүхдийн мэдрэлийн нарийн эмч байхгүй. Одоо цэргийн засах нь байлаа ч гэсэн одоо яг мэдрэлийн эмч нь бол дагнсан эмч нь байхгүй гих мэтлэн байдаг. Тэгэхээр Солонгос хөгжилтэй ч гэсэн яг манай орон шиг жижиг эмнэлэгч би, том юуч би, эмнэлэг би. Тэгэхээр ямар эмнэлэг нь том бэ гэхээр их сургуулийн эмнэлгүүд их том байдаг. Тэгээ өөрөөсөө одоо энэ хотынхоо Гуанжоу гэдэг хотын Чусондэ их сургуулийн эмнэлэгт битээр үзүүлж ирсэн. Тэгээ манай Гуанжоу хотын тухай болох юм бол нөгөө амьдралын өвтөр их багтай боломжийн одоо Солонгосын 6 том хотын нэг боловч одоо ер нь бол нэг хөдөөд нутагт талтай гэсэн. Хөгжлөөр бол нэг дороогүй ч гэсэн одоо нөгөө том үйлдвэр хөгжлүүд бол байхгүй зүгээр юм сургууль цэцэрлэг юу дагнсан тийм одоо нэг хот ам гүмхэн тэгээд хүн ам нь жишээлбэл 1.5 сая. Тэгээд бид хоёр одоо энэ энтхийнхаа энэ эмнэлэгт бол нэлээд удаан хугацаанд эмчилүүлсэн. Физик эмчилгээнийх нь тасаг тустай байлаа гэхэд тэр физик эмчилгээний хариуцсан профессор буюу одоо ингээд ахлах эмч байж байдаг. Тэр эмч их заавал хүүхдээ үзэж тэгээ бас ямар шинжилгээ физик эмчилгээ ямар үнэлгээ хийх үгээд тэгээ битээр одоо хил засал авах засал хөдөлгөөн засал 3 эмчээр яваад ингээд үнэлгээ хийлгсэн. Тэгээ хил засал нь бол одоо татгалцсан. Яагаад тэгэхээр нөгөө угаасаа төрлөх хэлгүй хүүхдэд одоо ингээд эмчийн ярьсныг би орчуулаа. Тэгээд хүүхдийнхээ хариуцныг эргээд эмч рүү орчуулахаар нөгөө хүүхдийн дуудлага аваа ямар зөв байна уу, буруу байна уу хийг ямар ч нөгөө эмчийн зүгээс хянах боломжгүй учраас одоо хил заслын эмчилгээ бол үнэхээр хүнд учраас зөвхөн үнэлгээг чинь бол хийж өгье. Гэхдээ эмчилгээг бол хийхгүйгээ татгалцсан байгаа. Тэгээд ахуй заслынхаа эмчилгээ, хөдөлгөөн заслынхаа эмчилгээнд явсан. Тэгээд хөдөлгөөн заслын эмчилгээ бол манайхан болохоор одоо манай өвчин анх толгой даагаагүйсэн одоо жил гаранд болсон ч гэсэн толгой даагаагаа хിവэрэ байгаа. Тэгээд коронавигоос өмнө бол айгүй ахиц амжилттай гайгүй ингээд сулраад зөөлрөөд байсан бол одоо ингээд нөгөө корона болоод дэгтлээс болоо битэр гэрте байгаа учраас улам чангараал улам нөгөө эднийх их бөхчм халуун болж байгаа учраас ингээд улам дургуулхаад урч нөгөө нойргүй хон чинь нүд мүдж айгүй сонио харагдаад байх шиг. За одоо өнгөрсөн. Хөөрхөн харагдах ш лайв хийгээгүй хон тийм ээ. Тэгээд
жоохон ааштай болоод шүн унтахна гэсэн муудаад байгаа сүүлийн үед эмчилгээ хийгээд хөдөлгөөний засал нь болохоор ингээд 30 минут ахуй засал нь бас 30 минут хийдэг. Тэгвэл эднийх нөгөө манай Монгол эмчч өглөөнөөс орой болтол өстө ингээд ээлж дараагүй хүүхд аваад байдаг бол эднийх бол нөгөө тэгдэггүй эмч нар нь дундаа амрах цагтай байдаг. Ингээ хоосон цаг байгаа мөртлөнгөө тэр хоосон цагуудтай хүн авдаггүй. Эмч өөрөө амардаг. Тэгээд дараагийн хүүхдээ авдаг. Тэгээд ерөөсөө яг цагтаа эхлээл яг цагтаа дуусна. Хүүхд уйлаад байвал эмчилгээ авч чадахгүй. Хүүхдээ тайвширхыг хүлээсээр хагаад тэгээд анх харахад бол зүгээр нэг илээд байгаа юм шиг тийм нэг жоохон мөнгөндөө харам сэтгэл төрмөөр тийм эмчилгээ байсан боловч ингээд явцдаа болохоор ингээд хүүхэд эмчтэй дасаад тэр зөөлөн ингээд хандаад байгаа эмчтэй дасаад тэгээд эмчийнхээ үгээр байгаад идэм билээ. Тэгэхээр эдний эмчилгээний нэг онцлог нь тийм юм билээ. Тэгээд ахуй заслынх нь эмч болохоор яаж хөл гараад хөдөлгөж өөртөө туслах уу, яаж энэ оюун санааг нь хөгжүүлэх үү гэдэг дээр их төлхөө анхаардаг. Тэгээд яг энэ битэрийн лайвээс өмнө нэг ээжүүдийн юу оролцсон байсан да тань мэдхүн одоо нэг оюуны хомсдлынхын талаар одоо ямар сургалт байна гэж. Тэгээ тэрэн дээр ингээд анхаармаар юм зүгээр эдний эмчилгээний дундаас анзаарсан юм. Жишээлх юм бол тэр хил заслынх нь эмчээс асууж эмчийн ингээд асуулганд байгаа юмнуудыг бол бид нар хизээж хүүхдээс асууж байгаагүй зүйлүүд байсан. Жишээлбэл их багыг танаа хүүхд мэддэггүй гэж. Тэгэхээр энэ том энэ баг гэдгийг бид нар зааж өгөөгүй байхгүй юу. Тэгэнгүүтээ би гэртээ ирээд би ингээ хүүхдэд тэрийг би асууж үзэж байгаагүй юм байна гэд ямар нэгэн имийг ямар нэг юмтэй чишиж харьцуулах гэдэг зүйлийг юусоо зааж өгөөгүй юм бэлээ. Тэгээ гэртээ ирэнгүүтээ ээжтэй хайртай юу аавдаа хайртай юу гэдгээс эхлээд тэгээ том уу жижигүүгээ тэгээ манай хүүхд мэддэг болоо сүулдэ яасан гэхээр аавдаа том хайртай ээжтэй жижиг хайртай гэд. Тэгээ эн чинь нөгөө том жижигийнхаа хэмжээг ойлгоод эхэлсэн. Тэгээ би бас ээж нь охиндоо амар жижиг хайртай гэхээр гүй гэд. Ээж нь охиндоо амар том хайртай гэхээр харин тийм ингээ баярлаад. Тэгэхээр энэ маань юу ч юм нэхэр нөгөө жижиг том харьцуулалтаа бол ойлгоод эхэлсэн байна гэсэн. Гих мэтлэнгээр бид нар нөгөө өөрсдөө хүүхдтэйгээ харьцахдаа өөрийнхөө хүүхдүүдийг хөгжүүлэх тал дээр айгу дутан байсан юм байлээ. Тэгээ тэрийгээ бол ойлгосон. Тэгээ тэр асуулгуудыг харж агаад яа би хүүхдтэйгээ ажиллах ёстой юм байна. Тэгээ надаас асуухт нь би уучлаарай. Би нэг ч удаа хүүхдээс энэ зүйлийг асууж үзээгүй юм байна. Би нэг ч удаа хүүхдтэйгээ энэ зүйлийг хийж үзээгүй учраас хариулж мэдэхгүй байна гэсэн асуултууд маш их таарж исэн. Тэгээ тэр нь дандаа тийм юмыг одоо нөгөө хэлбэр дүрсээр нь жишээлх юм бол өмнө нь 3 зүйл тавиад алийг авах уу гэд хүүхдээрээ сонголт хийлгэж байсан уу гэж. Тэгэхээр бид нар дандаа хүүхдийнхээ өмнө сонголтыг хийчдэг байсан. Тэгэхээр энэ маань их буруу байсан юм билээ. Тэгэхээр одоо би ингээ хүүхдээсээ сонголт хийлгдэг болсон бол манай хүүхд болохоор яг үгээр орой аавдаа болохоор торт том ундаа гих мэтлэнгээр одоо ингээ сонголтоороо юмаа захидаг болсон. Тэгэхээр энэ ч гэсэн ингээ багхан ч гэсэн энэ бол ахиц гэж бол хараад байгаа. Тэгэхээр тань мэдхүүн тэр хөгжил дээр болохоор хүүхдтэйгээ маш их сайн ярих ёстой гэдгийг бол одоо 6 сартаагаас нэхлүүлээд юм уу да 10 дугаар цэцэрлэгийн эмч нар маш сайн захиж хэлж байсан учраас тэгээд миний нөгөө уул онцлог нь их яриасаг хүн би. Тэгээд ээж болгонд бүх ээжид давуу тал байгаа, өөр ингэсэн давуу тал байгаа. Тэр өөр ингэсэн давуу талаа ашиглаад хүүхдээ хөгжүүлэх бүрэн боломжтой юм шүү. Тэгэхээр нөгөө бусдын давуу талыг хүлээхээс илүү өөрт байгаа миний давуу тал юу вэ гэдгээ төрүүлж олоод тэгээд надад байгаа тэр давуу талаа би яаж хүүхдэд тусалж болох вэ гэдгээ олоод харчих юм бол бас маш их хайрцтай. Яагаад гэвэл хүүхдэд хамгийн ойрхон хамгийн хурдан сайн ойлгох хүн бол ээж байдаг. Тийм учраас одоо хүүхдтэйгээ хайцгаа тэр их чухал юм байна гэж би бас мэдэрсэн. Тэгээд би ч одоо хүүхдээ 8 сартаагаас нэгсүүлэл миний охин ээжтэй хайртай юу гэд манай нөхөр сүлдээ залхаад ёо ямар хэцүү нөгөө тамлалтай одоо асуулт нь эхэллээ миний охин хайртай гэд хариулчих гэдээсэн. Тэгээд тэрний ашгаар одоо ой гарныхаа дараа ээжээ гिचэлд ороод ээжээ хайртай гэдэг үгээр хэрд орж исэн. Тэгэхээр ингээд хүүхдийг чадахгүй гэж бодмооргүй юм бэлээ. Баян хэлээд ахаар дасчдаг юм бэлээ. Тэгээд тэрэндээ бас даддаг юм бэлээ. Одоо бид тэр ингээд өдрийн турш юу хийдэг вөхөр өдрийн турш одоо Google-ийн кино үздэг. Одоо Солонгост бид ингээд телевизтэй болоод удаагүй ч гэсэн телевизээ үзэж байгаа нэрсэл Google-тэй кино үздэг, сувд үздэг. Тэгээ ямар Google-тэй кино үзэж байгаа одоо энэ хэн блэ, юу хэн блэ, яадаг блэ гэдээ яриулаад ахаар хүүхдээс ингээд ярих гад оролдоод тэгээд ярьж чадахгүй ингээд ам нь ивлэхгүй байх юм бол би өөрөө туслаад аньян чадууя гарч штэ чадууя чи айгүй сахилахгүй хүүхэдтэй гингүүт баярлаад энийг жишээтэй тэгээ ингээд хит хитэн сувг сольж үзүүлдэг. Тэгэхээр үзэхгүй суугаа үгүй гэж шууд тэгдэг. Үзэх сургаа инээгээд тэгэхээр манай хүүхдийн нөгөө нүүрний хувирал бас маш хурдан байдаг нөгөө реакц нь. Тэгээ тэрүүгээрээ би тэр бас харилцаад их ойлгомжтой хурдан болоод байгаа. Тэгээ тэр давуу талтай. Тэгээд хэл яриа бол мэдээж аваа бол ерөөсө тод гардггүй. Тэгээд одоо нөгөө та нар одоо фэйсбүүкт бас найз болсон байхаа та өөрөө хэл засалч гээд тэр сайт айгуу сайн одоо тусалж байгаа. Тэгээд тэндээс хэд хэдэн дасгал хийсний дагуу би тэр одоо ийм үсгийг хэл сурсан. Мем гэдгийг нэнэ гэдэг байсан бол одоо мемэ гэж хэлдэг болсон. Тэгээ солонгосоор аньон тэгээ сайн үгс үг
уммаа гэд ээж гэсэн үг, абба гэд аав гэсэн. Ерөөсөө 3 хүүхэдтэй болсон. Бүтэн жил болоход бид хоёр Солонгос хэлний юм 3 хүүхэдтэй болсон. Тэгээд уммаа абба гэдгийг хэл сурснаар одоо уруул нь хомигдсан дандаа ийм хагас ангаацсан ийм хэлбэртэй байдаг байсан бол уруулаа ингээд нөгөө бүтэн нийлүүлээд авиа дуудаж эхэлсэн. Тэгээд урамшуулад мундаг байна миний охин өстэй им үсэг хэлээ сурчлаа. Одоо им үсэгтэй өгнүүдээ хэлье, хамар гэдгээ хэлье, муур гэдгээ хэлье, муурыг нуур гэдэг байхгүй юу. Тэгээ нэнэ гэдэг дандаа энэ үсгээр хэлдэг байсан бол одоо эргээ засуулаад тэрийг хэлж байгаа. Тэгээ анханасаа буруу сурсан болохоор шууд засагдахгүй байлээ. Тэгээд их удаан үзсэн учраас мемэг болоод одоо нэг хэл сураад байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд бол ерөөсөө нөхцөл боломж маш их байд юм байлээ. Бид нар одоо хүүхдээ юу яаж болохгүй. За тэгээ та нар тэр бас нөгөө Facebook сайтыг ашиглаж чадах юм бол бас их үр дүнтэй сайтууд байгаа. Монголгийн сургалт гээд Америкт байгаа ээжүүдийн хүүхдээ хөгжүүлэх тийм групп. Тэгээ тэр лөө ороход хүсэлж явуулахаар эхлээд асуулга асуулна. Танаас 0-5 настай хүүхд хэдэн хүүхд байдаг вэ? Та хаана амьдардаг вэ ч гэдэг юм уу. Тэгээ тэр ерөнхий асуултанд нь хариулаад орох юм бол тэр группт орохоор ээжүүд яадаг вэхээр энэ Америкийн эрдэмтэн Гейлен Доман гэдэг эрдэмтэн байгаа. Тэгээ тэр эрдэмтний одоо нөгөө аргачлалаар хүүхдээ 6 настаас нь өмнө уншуулж бичүүлж бодуулж сургах тийм одоо сургалтын технологиг одоо Монгол ээж нарт нэвтрүүлж байгаа тийм групп баггүй юу. Тэгээ тэр группт орсноороо би одоо энэ Монголоос энэ картуудыг захиалж авсан. Тэгээ ийм карт байд юм байна гэж мэдээд тэгээд энэ карт харагдаж байна уу те. Манай гэр чинь одоо би ч одоо ийм майхан дотор сууж байгаа. Солонгос шумуул ихтэй. Тэгээ шумуулаас нуугдаад тэгээ энэ ч нөгөө Азийн орн болохоор ор байхгүй газараар тэгээд тэгээ энэ жишээлх юм бол энэ карт жишээ нь ингээд хоёр талтаагаар нь авсан. Тэгээд эн чинь 30 мянгаар 60 ширхэгтэй байлаа да. Би тэгээд 60 мянгаар 120 ширхэг карт авсан байгаа. Үүл үг, нэр үг, тэгээд амтан гэдэг энэ шинээр алга таших гэдэг. Тэгээд энэ алга таших гэдэг үгийг инхээр англи хэлээр болчдөг. Тэгээд ингээ монгол хэлээрээ хоёр талаар нь авсан. Хизээ нэгэн өдөр бас англи хэл заах өдөр ирэх үеж магадгүй гэж бодоод тэгээд энэ алга таших гэдэг жишээлбэл энэ алга таших гэдгийг ойлгохгүй хэцүү байх юм бол эхлээд ингэдэг байхгүй. Зүгээр л биний жишээгээр энэ ээж нь гоё шар үстэй юм байна. Ээж улаан цамц өмссөн байна. Ээж инээсэн байна. Ээжийн нүд гоё цэнхэр өнгөтэй байна. Том байна ч гэдэг юм уу. Ингээл энэ зурагнаас хараад юу өгүүлж болох уу, юу хэлж болох уу гэдгийг ингээл хүүхдээ байн хэлээд байхаар одоо манай хүүхдийн картн дээр нэлээд сайн ажилдаг болоод байгаа. Тэгэхдээ манай хүүхдийн хамгийн сайн чаддаг юм юу гэхээр нөгөө амьтан нэрлдэг. Тэгээ амьтан нэрлээд мэдээж одоо бодит амьтанаас гадна хийсвэр амьтан байгаа шүү дээ. Одоо луу, динзавр энэ төр гээд. Тэгээ манай хүүхд одоо тэр нь давуу тал нь динзаврыг нэрлэж чаддаг болсон. Динзавр, луу гэж. Тэгээ ингээд байн хэлээд ахаар сурчдаг юм байлээ. Эхлээд одоо ингээ яг өөрийнхөө хүүхдийн мэддэг энэ манай хүүхдийн хамгийн дуртай амьтан анааш. Тэгээд солонгос болохоор нэг сайхан юм ингээд нөгөө амьтны хүрээлэнгүүд нь бүгд олон нийтийн үнгүй байдаг. Тэгээд тэр үнгүй амьтны хүрээлэндээ ингээд анааш, заан, тайх гэдэг одоо бидний амьдралдаа үзээгүй тэр бүх амьтад байдаг. Тэгээд өөрийн нүдэрээ үзсэн учраас энэ анаашийг айгуу сайн тогтоогоод тэгээд айгуу анааш дуртай. Тэгээд энэ анаашийг очиод үзсэн чинь анаашд айгуу хөөрхөн нүдтэй амьт юм билээ. Тэгээд энэ анааш нүдэн өстой хөөрхөн гэдээсэн учраас тэгээд илүү тогтсон байж магадгүй. Тэгээд энэ карт айгуу үр дүн өгсөн битээр. Тэгээ битээр энэ дээрээс ингээд одоо бүх амьттай нэрлээ сурсан. Одоо битэрт байгаа амьтдыг бол бүгдийг нэрлээ сурсан. Та нар маань тэр групп руу бас орох юм бол одоо энэ гахаа жишээлбэл тэр групп руу ороод тэднэртэй нийлээж явах юм бол бас маш их юм боломжтой. Би энэ Солонгосоос бас нэг карт авсан охиндоо. Тэгээд энэ карт маань болохоор бас ийм картнууд ингээд амьтан янз бүрийн юмтай ингээд 250 ширхэгтэй энэ карт. Тэгээ энэ картнаас одоо шилжил зураг үзүүлэх юм бол эднийх ерөөс ингээ бүх юм яг ингээд нөгөө фото зураг нь ингээ нөгөө бодитоор хүүхдийг нөгөө төөрөлдүүлэхгүй. Жишээ нь энэ яг үргүч. Ингээл машин байлахад машины зураг нь. Фото зурганаасаа хийцэн учраас энэ ингээд шууд бодитоор хүүхдтэй хилээд нүдлэхэд их зүгээр юм билээ. Энэ жишээ нь ингээ төгөлдөр хуургээд. Тэгээ энэ картн дээр сүүлийн үед битээр бас ингээ ажиллаж байгаа. Тэгтээ хүүхдэд залхаахгүйгээд тэр юуны зарчим нь болохоор 3 секунд байраад өдөрт 5 шин юм л заа гэдэг юм байлээ. Тэгээ битээр болохоор нэг юм маш олон удаа давтд юм уу? Маш олон удаа давтж байгаа л чийжилдэг юм. Тэгээ ердийн хүүхдэд харьцуулж бол бид нар хүүхдэд зааж болохгүй учраас өөрсдөө хүүхдэд онцлог тааруулаад энэ ингээ нөгөө төрүүлчийн хүн дээр миний хэлээдээс манай охины тоглоомны хайрцаг.
Тэгээ би өөрөө энэ чимэгэл мэмэглэлийн бас коронавигоор дамжуулаад гэртээ зүгээр сууж байхдаа ингээд хийсэн. Тэгээ энэ болохоор бол бандажны хайцган дээр ирсэн хөөрхөн балетч охтууд таалагдаж аваа. Тэгээ эдгээр болохоор дандаа энэ нөгөө 3 өнгийн юу гэдэг лээ. Галтгооны альчуураар хийсэн. Тэгээд ингээд энэ бас хийгээд ингээд дөрвөн талын тэгээ 10 дугаар цэцэрлэгийнхэн тэгжсэн цулгуу хоосон ингээд хан харсан хүүхэд олон янзын юм ингээд харсан хүүхэд толгой нэг сайн хөгждөг гэж. Жишээд энэ ингээд HM гээд брендийн дэлгүүрийн бэлгэний утны байдаг байхгүй хүүхдийн бэлгэний утных. Тэгээ бид хоёр энийг яах вэ гэхээр өөртөө хайчлаад тэгээ энийгээр нь хайчлаад энэ аав энэ ээж гэдэг тэгээ тэр хоёр од нь хоёр их чинь гэдэг тэр одоо далайн морийг болохоор агаа нь гэд тэр доор байгаа надтай адилхан ягаа өнгөтэйг нь өөрийг нь гээд анх чэйжлүүлээд тэгэл энийг ингээл заангу шууд нэрлдэг болсон байсан байхгүй. Бай явж байгаад аав нь явж гэн ээж нь явж гэн хоёр анаа тэнд совдоо ээжээ хажууд байж байна агаа нь ард нь энэ ардан цэцэрлэгийнхэн найзууд байна мэн гээд тэгээ ингээд ханаа хүртэл одоо цэцэрлэгийн багш шиг янз янзын юм ашиглаад тэгээд дэсэн чи ингээд нөгөө нүдэлснээр өөхт айгүй хурдан сурдсан бэлээ. Тэгээ ингээд янз янзын юм байгаа. Жишээд битэр одоо нөгөө пороор айгүй сайн үздэг учраас юм пороотой жижиг номнууд ингээ поророо тэгж гэн ингэж гэн гээл завсаргүй их юм ярьдгийн. Тэгээ заримдаа уйдаад тэгээ сонсдог ч юм уу сонсдоггүй ч юм уу хардаг ч юм уу хардггүй ч юм уу юм шиг байдаг ч боловч цаагаараа чийлээд байдаг болохоор ууггүй л байгаад байх юм бол бас хүүхдийн танин мэдхүү хөгжүүлэх боломжууд бас бидний гарт байд юм бэлээ. Тэгээ поророгийн одоо тэгээ эднийх бол сайхан янз янзын юм. Жишээлбэл энэ ингээд хүчнийх бас энэ одоо поророгийн дууны ном л доо. Тэгээ энэ яадгүй гэхээр ингээд энэ карта хийгээд ингээд дарах юм бол энэ амтнаа нэрлэнэ. Энэ дээр байгаа зүйлээ. Тэгвэл ийш нь эргүүлээд карта буцааж хийгээд ингээд дарах юм бол ингээ хүүхдийн богинохон дуу явна. Ингээд л хүүхдтэй энэ үг орсон дууг энд нь заагаад өгсөн. Тэгээ ийм хөөрхөн юмнууд бас ингээд та нар маань ингээд үзүүлэх харуулах юм Монголд бас зөндөө болсон байлээ. Дуурдаг саунд юмнууд номнууд би сая өвөл очихдоо номын дэлгүүрээр орсон чинь бас их гоё гоё номнуудтай болсон байлээ. Хүүхдийн. Тэгээ тийм юмнуудыг ингээд ууггүй сайн хийгээд тэгээд ингээд одоо жишээлбэл нөгөө надад карт алга тийм ээ одоо ийм юм манай алга гэж бодох юм бол одоо жишээл энэ дэвтэр байна. Энэ ямар дэвтэр вэ гэхээр ингээд би охиныхоо нэрийг нүдлүүлэх гээд тэгээд ийм өнгийн хуулгаар нэрийн заагаад тэгээд энэ яаж заадгүй гэхээр ерөөсөө энийг ингээд is o d совд гэж хэлж өгдөг аахгүй. Тэгэл юу гэж нэхэрэ совд гэж хэлүүлээ. Тэг ингээд нэрийг нүдлүүлэх гэж хийсэн. Тэгээ энэ болохоор ингээд манай нөхөр шоолоод цэцэрлэгийн багшийн ажил хийж ийн гэд намайг. Тэгээ энэ дээр ингээд энэ цаасан юм юу скотч юм байгаа энэ солонгосын. Тэгээ энэ амтан ингээд энэ заавар минь заавартай ингээд эдгээр ингээд нэг хүртэл ингээд нэрлж өгөөд ярьж өгөөд тэгээ жишээл энийг уулна би аав нар гэж хийсэн боловч хүүхэд нь од гэдэг байгаа учраас ингээ од тавиад энэ болохоор энэ үсний болтон энэ дээр наалттай цасан ширхэг багхгүй юу. Тэгээ цасан ширхгийг ойлгуулахын тулд тэрийг би ингээд үсний болтыг авч байгаа. Тэгээд энээс нь салгаад наацсан. Тэгээд жишээл энэ ол од энэ сар тэгээд яах нь энэ нар гэж тэгээд энэ амьттай ингээд баах нар яриад ингээд баах юм ингээд хийсэн. Заримдаа нүд ирэлчмээр их юм хийнэ ингээд одоо эдрийг бүгдийг нэрлж өгөөд энэ юу вэ гэж яриад энэ юу вэ гэж яриад ингээд эдгээр дандаа ингээд нөгөө бичиг хэргийн номын дэлгүүрүүдэд нөгөө хүүхдийн юм наадаг юмнууд байдаг шүү дээ. Тэ эднийд их байдаг юм 1000 won гээд. Тэгээ тэдрээс авт тавиал наагаад энэ болохоор ингээд өөрх нь хамгийн сайн мэддэг поророгийн найзууд. Тэгээд дараа нөгөө скотчноос амттын ингээд нэг нэгээр нь тавиад ингээд хол зааж байгаа. Тэгээ энэ юу гэхээр энэ юу вэ гахаа, энэ юу вэ морь, энэ юу вэ үнийг гэдэл ингээд л зааж өгöd байгаа юм. Тэгээд дэсэн чи айгүй сайжирсан. Энэ жишээл манай хүүхдээ хамгийн идэх дуртай мөөг багхгүй юу? Мөөгөн шоколад Монголд ч байдаг шүү дээ, тэ. Тэгээ энэ юу лэхэр мөөг гэж хэлүүл сурахын тулд энийг ингээд эндээс нь хайшлаад хийцэн. Тэгээ энэ болохоор ингээд дөрвөлжин дүрс зааж байгаа би. Тэгээ жижиг том жижиг гэдгийг заахын тулд хоёр хийгээд тэгээ дөрвөлжин дүрстэй цонх байдаг, хаалга байдаг гэж зааж өгсөн. Тэгээ энэ болохоор гурвалжин, том гурвалжин, жижиг гурвалжин гэд гурвалжин дүрстэй болохоор юу гэхээр хэрчин бялуу эднийх дандаа юм гурвалжин нэг хэрчмээрээ байдаг баг. Пицца гэдэг ингэх мэтлэн ингээд энэ болохоор дугуй дүрсийг заахтаа алим ингэж жишээлээ тавьсан. Тэгээ энд ингээд нөгөө энэ тоо нүдлүүлээд битэр одоо 10 хүртэл хүсгээ нөгөө тоогоо нүдлцсэн байгаа. Тэгээ энэ битэр ингээд хамт гараараа ингээд битсэн байгаа. Шувдын гарыг балтай барьж агаад би битсэн мэл дээ. Тэгээд шувд энэ дээр айгүй дуртай байсан. Ингээд гараараа юм бичиж үтсэн учраас
Тэгээ энэ тэд жишгийг байна 2 дээр 3-ыг нэмэх юм бол 5 байна. Гэх хэмжлэнгээр одоо жишээл энэ 5-ыг заахын тулд би дандаа тэгдэг байхгүй. Энэ 2 дээр энэ ингээ 3 нэмсэн учраас 5 байх нэ гэж ингэж мингээд ярьж өгдөг учраас тэгээ энийг болохоор чихээр бор шоколадтай маружин нь 3 4 байна. Цагаан цэцгээтэй нь 2 байна гэд ингээд тэгээ 4 дээр 2-ыг нэмэхээр 6 болж гэн гэд гих мэтлэнгээр ингээд байвал та нарт маань ч тийм боломжууд байгаа. Энэ бол нь 20 хүртэлх юм байгаа. Тэгээ энэ одоо шил энэ хүүхд хувцалдаг энэ ингээд өөрийг аваад энэ хувцсыг ингээд бид нар өөрсдөө наадаг байхгүй юу. Тэгээ ингээд сувдаас ингээд сонголт хийлгээд өнөөдөр аль палажийг өмсөхгүй яах вэ ийхүү гэж байгаа. Энэ палажийг өмсгийхээр ингэж палаж малаж хувцлаа. Тэгээ энэ палажин дээр нь одоо энэ цүнхийг зүүх үү тэр цүнхийг зүүх үү гэдэг дандаа охиныхоо сонголтоор ингэж хийсэн байгаа. Тэгээ энэ болохоор ингээд нөгөө тээврийн хэрэгсэл сургах гээд гих мэтлэнгээр тэгээд нөгөө хүн харахад хоогч ирсэн биднийг харахад хүүхдээ хөгжүүлж болох тийм юмнууд бас байгаа юм шүү. Тэгээ та нар маань доор бүрнээ өөрийнхөө түрүүн хэлснээ дахиад хэлье. Ээж аав болон хүн болгон давуу тал байгаа. Тэр бүх давуу талаа хүүхдээ яаж ашиглаж болох вэ гэдгээс л харчих юм бол хүүхдээ хөгжүүлэх бол одоо тийм бас нэг бэрхшээлтэй хэцүү зүйл бол биш. Тэгээ эднийх болохоор хүүхдийг өөр дээр нь дөрүүлж их сайн сурах гэдэг юм бэлээ. Тэгээд нөгөө хөдөлгөөн засал гэхээсээ илүү одоо юу гэдгийг ухамсартай нэг ярьдаг юм бэлээ. Энэ ойлгож байгаа гээд тэгээ одоо шийдэл ямар нэг эмчилгээ хийлээ штэ манай хүүхдэд хийгээд тэгээ сууд таагүй ингээ хариу иракс үзүүлэх юм бол за яасан хаан ч өвдсөн гэж заавал асууна. Тэгээ хөл чинь өвдсөн үү, гар чинь өвдсөн үү, нуруу чинь өвдсөн үү, гидс чинь өвдсөн үү, хаана өвдсөн гэдгийг асуугаа. Тэгээ сувд хариулнаа да. Тэгээ би хариулсны буцаагаад орчуулахаар зэрэг нь сувд бол ерөөсө худлаа хэлэхгүй нэг зөв хэлж гэн үнэн. Одоо энэ дасгалыг ихэд тэнд өвддөг. Энэ тэр дасгалыг ихэд тэнд өвддөг. Тэгэхээр энэ зөв. Тэгэхээр сувд мэдэрч гэн энэ төр гэж хариу хэлээд байдаг. Тэгээ тэр имчилгээний араа манад арай дутмаг юм шиг. Тэгээ тийм учраас ингээд би бас хүүхдийгээ тэр зүйлийг танин мэдээд ойлгоод байгаа юм байна гэдгийг бас мэдэж авсан. Хэрвээ эмч тэгж хэлдэггүй бол зүгээр л бас боломжгүй. Нэгдүгээр хоёрдугаар битээ чинь бас нөгөө Монгол имчилгээнд явж байхдаа ийм танин мэдэх сэтгэх гэхээргүй жоохон байхад нь 2 нас хүртэл нь 2 ч хүрээг багт нь би чи наашаа яваад тэгээд 2 жил болоод охин авсан учраас жоохон том болоод үдид бас насныханд нь бас манай эмчнэр бас яриад хийдэг байсан байж магадгүй л дээ. Би болохоор юу яадгүй гэхээр багт нь хийжсэн учраас миний харахад бол зүгээр ингээд манай эд чинь тохиолдуулаад мөлхүүлэх гээд ингээд тийм дасгал хийжснээс одоо энэ дасгалыг хийхэд тэр нь өвддөг гэж өөрөөс нь асуух хэмжээнд бол байгаагүй. Тэгэхээр одоо манай өвчин 6 нас хүрсэн учраас бас тэр хэмжээний юу гэрлээ одоо боломжийг бас нөгөө тим имчилгээ бас одоо манайхан бас хийж байгаа баха. Би одоо сүүлийн үед бас гэрээдээ харих болсон сонирхол нь болохоор нандин сувдаа үзээд ахаа тэр сонсголонгийн сэргэн засах төвийг бас их гоё болсон байна гэд. Тэгээ одоо бол битэрт бол яах вэ гэхээр нэгэнт нөгөө нарийн онцлогоондоо зорж исэн онцлогоондоо бол орцсон. Тэгтээ физик имчилгээ байгаа ч гэсэн нөгөө Монголоос илүү гараад шин технологиор ч юм уу тийм зүйл нь бол нэг төдийлөн одоо тийм юм байхгүй. Тэгээд миний бас хамгийн санаа зовж байгаа юм болохоор манай хот ингээд дөрөв дүүрэгтэй. Тэгээд дөрөв дүүрэг болгондоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгаа ч гэсэн одоо анх ирээд битэр нөгөө шинчон гэж юм байдаг аахгүй одоо нөгөө бүртгэл цэцэрлэгийн бүртгэлд оруулах гээд тэгээд тэр цэцэрлэгийн бүртгүүлчихээр нэгдсэн цэцэрлэгийн бүртгэл рүү ороод тэгээд тэндээс ингээ мессеж ирдэг юм байлаа ингээ бүртгэлтлээгээд тэгээ хүлээлгэнд орсон хэрнээ ингээ битэрт одоо цэцэрлэгийн оронтой гарахгүй ингээд 2 жил хүлээгдэж байна. Сая одоо ингээ 9 сарын улиралд бас гараагүй гисэн. Тэгээ тийм учраас одоо ингээд нэгэн 6 нас хүрлээ өнөө маргаашгүй сургуульд орох гэж байгаа юм чинь тий охиноо илүү хөгжүүлэх хэрэгтэй, нийгэмшүүлэх хэрэгтэй байдаг. Ингээ гэрт нь хорж яхаар ингээ гэртээ харьяа гэсэн шийдвэр төрсэн байгаа би тий. Тэгээд харихаараа удахгүй ингээд бүгдөө бас биечилж уудаад нөгөө амьд уулзалт хийгээд арай илүү байж магадгүй. Надад бас та нараасаа сурах маш их байгаа. Тэгээд бид нар чинь бүгдөө адилхан юм чинь. Тэгээд энэ бас нэг тоглоом авсан. Тэгээд би нөгөө актер дуутай болохоор аппаратыг авсан байгаа. Ингээ утас авахгүй юу? Утас. Тэгээ энэ утсыг яаж ашигладаг вэ гэхээр нөгөө л тоонуудаа чийжлүүлэх гээд 1-ийн тоо хаана, 2-ийн тоо хаана, 3-ийн тоо хаана гээд тэгээд 1-ийн тоо ямар өнгөн дээр 2-ийн тоо аль өнгөн дээр байна. Тэгээд 1 дээр 2-ыг нэмэхээр хэд болдог вүлээ гээд ингээд тоонд ашиглах гэж энийг авсан байгаа. Тэгээд нөгөө түрүүний нөгөө хийсэн байсан дүрсүүд маань бас энэ дээр байгаа. Нэмэгдээ зүрх нэмэгдсэн байгаа. Тэгээд дөрвөлжин, гурвалжин, бөөрөнхий дүрс гээд ингээд нөгөө зүрх гээд энэ дүрсүүдийг чийжлүүлээд тэгээ энэ амьтдынхаа дуугаар цаанаа дуурдаг байхгүй. Тэгээ би энэ
айгүй муухай чанга дуутай болох нь батарейг авчиад байгаа юм. Тэгээ ерөнхийдөө битэр ч нөгөө нэг явна гэж бэлтэж байгаа учраас бас нэг жоох юм хумнуудаа базаагаад наашин чааш нь болгоод эмхлэг тал руугаа ороод тэгээд ийм гой гангийн имийг маш сайн үзүүл гэдэг юм бэлээ. Маш их тийм өнгөлөг тод юмнуудыг тэгхийн бол тарих хөгжинэ гэж. Тэгэд бүх зүйлийг бусдаа сайлгүй боломжоор өөртөөгөө чадлаар бас ингээд хийгээд хүн болгонд өөр өөр их хүч байгаа. Тэр хүчээ бид нар одоо нэгтгэж чадах юм бол бид нар улам хүчрэхэг ээж аваад болж улам хүчрэхэг хүүхдүүдэд одоо бий болгох боломжтой. Тэгэхээр нийгмээс бид нар халамж хүртэгч үлдээх биш бид нийгэмтэйгээ хөл нийлүүлээд амьдрч чадах бие даасан тийм иргэнийг одоо бий болгох гэж одоо бидний сэтгэл зүрх бөгдөөрөө л тийм зүйлд тэмүүлж байгаа учраас зорилго маань нэг учраас ингээд зовсон жаргалаа хуваалцаад байгаа туршлагаа бие биендээ хилж өгөөд болохгүй байгааг нь болгох гээд чадахгүй байгаадаа зааж өхийн төлөө ингээд нэгэн сэтгэлээр нэгдээд ийм сайхан групптэй болоо. Тэгээ энэ маань ийм сайн байнгын идэвхтэй үйл ажиллагаа байгаа тас ингээд ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэгхийн хувьд бол маш их баяртай байгаа. Манай хүүхд бол ингээд нүд талтармаар эвгүй болно нөгөө маш их чангарсан үедээ 50 үедээ 50 сайхан ярьцдаг. Тэгээ сэтгэл хөдлөх юм бол тэгээд мушиграа зангираа явцдаг. Та сэтгэлээ ингээд хөдлөхгүй гайгүй байх юм бол гайгүй. Тэгээ би байнга л одоо нэг үг хэлдэг. Гоё огтуул сул байд юм шүү гэдэл. Тэгэл одоо хүчээ дандаа сулал бие сулал гэд. Тэгээ эднийх нөө булчин суллахад эмчин хэлдэг. Эднийх ороо хим гэдэг нь хүч, бэ гэдэг нь сулал гэсэн үг байхгүй. Тэгээ хүчээ сулал гэж хэлж байгаа нь манай монголоор химбэ гэд чи химбэ гэж байгаа юм шиг болохоор ингээд энэ бүр гайхаад эмчрүүгээ яагаад намайг дандаа химбэ гэдэг байгаа юм бэ гэсэн шиг хардаг байхгүй совта. Тэгээд би тэгээ эмчтэн тайлбарлаад үгүй энэ ингээ химбэ гэдэг авайн манай оронд ингээд химбэ чи химбэ гэдэг үгтэй адилхан ингээд сонсогдож байгаамаа гэсэн чи тэгээд идэм биш тэгээд тэгээ яг нөгөө гадаад оронд имчилгээ хийхэд нэг төвхтэй минь орчуулагчаар дамжуулдаг. Тэгээ би нөгөө энд сурж байгаа юм болохоор нөгөө ойлгосон ойлгоогүй тэгээд биений хэлмэл янз бүрийн юм ойлголцоо тэгээ эмчилгээнд бол охиноо орчуулагчгүй авч ордог. Тэгээ ер нь бол ихэнх эмнэлэг орчуулагчийг авч болдог. Гэхдээ орчуулагч нь бол эмнэлэг цаанаасаа хөлсийг түлчдэг юм билээ сүулт мэдхнэ. Тэгээд бас орчуулагчтай болно. Тэгэхээр та нар бас боломж байхгүй гэж бодох хэрэггүй. Янз бүрийн боломж гарцуудыг хайгаад үзэх хэрэгтэй. Тэгээд ер нь юу гэхээр миний хамгийн анхны зорилго бол би чи охиноо маш нарийн онцлуулаад бас өөр эмчилгээ байж магадгүй, оншны алдаа байж магадгүй гэж бодож ирсэн учраас одоо ингээд зорьсон. Тэгээд өнөөдрийн хувьд бол ингээд зорилгодоо хүрээд би тэр одоо ингээ гений шинжилгээгээр ингээ битэрийн бүх шинжилгээ дуусчээ. Тэгээ шинжилгээний мэн хариу 21 хоногийн дараа гарна гэсэн. Тэгээ тэр хариугаа аваад охиноо аваад нутагтаа очиндаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан та нартай баярлалаа. Энд анх удаага хийж байгаа юм. Тэгээд үзлээ. Тэгээ та нар маань бас айгу бүгд өөр ингэсэн юутэй штэ. Одоо туршлагатай. Би туршлагагүй гэж бодож ерөөсө болохгүй. Тэгээ тэр хүүхдийнхаа төлөө хийсэн нэг алхам, нэг үйлдэл тэр маань биднэрт өөрт маань туршлага болж идэг. Тэгэхээр энийг бол би их туршлага хуримтлуулж байна гэж та нар маань бас ойлгох хэрэгтэй. Тэгж хүлээж аваад тэгээд өөртөө байгаа давуу талаа ашиглаад хүүхдүүдэд сайхан хөгжүүлээрэ. За баяртай.